Үндсэн хуулийг субъект нөр их хурл. Тийм учраас парламент одоо үндсэн хуульд гарах эрх нь байна, хуулиар халагдсан эрх. Тэр эрхэд би хөндлөнгөөс халдах эрх надад бас байхгүй. Монгол Ардын нам дангаараа үндсэн хууль хийж байгаа зүйл биш. Тийм ч учраас би та бүхнийг урьж уулзсан. Үндсэн хуулийн асуудлаар ямар санал бодолтой байна гэж дараа нь их хурлын дарга уулзсан. Тийм учраас зөвшөлтөл явж байгаа. Өнөөдөр үндсэн хууль баталцаагүй байгаа шүү дээ. Тэгтүүдээ. Ярих хөрөх боломж зөндөө байна. Засаг залруулах цаг хугацаа бидэнд хангалттай байгаа. Та бүхний ярьсан өнөөдрийн зөвшөлтсөний асуудлаар ярьсан зүйлүүдийг мэдээж Ардын намын бүлэг дээр ярина, их хурл дээр ярина. Та бүхний саналыг аль болохоор туслахыг хичээнэ. Тэг улс орондоо хэрэгтэй л хууль баталжээ одоо. Тэрнээс хойш одоо улс төрж бол хоорондоо хэрэлдээд байвал одоо хинж чадна. Тэрнээс ямар ч ашиг гарахгүй. Хангалттай хэрэлдлээ, хангалттай муудалцлаа. Одоо тэгээд нэг зүг хараад л энэ улс орны хөдөлгөөг зүтгэе. Гурван зүйлээр санал нэг байна. Нэгдүгээр энэ парламентын тоог нэмье гэж ерөнхийлөгч оруулж ирж байгаа саналыг дэмжиж байгаа. Төрөнийх бол дарга их олон удаа тайлбарласан. 1.2 сая хүнээр хүний тоо нэмэгдсэн. Тэгээд ардсан нийгмийн хамгийн чухал зүйл бол төлөөллийн зарчим юм билээ. Олоолоо хэлцүүл буруугүй, үлээ усаар угаавал хэрэггүй гэж дардны үг байдаг. Тийм учраас одоо аль болохоор олон хүн энэ төрийн хууль тогтоомжийг батлахад, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд батлахад оролцож явах хэрэгтэй байл. Энэ тэр арслыг үндсэн зарчим. Хоёрдугаар 5 жилийн асуудлаар бол санал нэг байна. Тэгээд 4 жил бол үнэхээр богино юм аа бас. Том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд. Доктортой хөтөлбөрөд хэрэгжиж чаддгүй. Орц хугацааны бодлого хэрэгжиж чаддгүй ийм зовлонгууд байна. Урд нь Монгол улс 5 жилийн төлөвлөгөөтэй явж ирсэн. Одоо 5 жилийн төлөвлөгөөр явдаг улсууд өндөө байгаа. Тэгээ энэ нь улсад маань хэрэгтэй гэж бодож байна.